За мэдээллийг Сүхбаатар аймагаас сурвалжлагч анхан чимэд дамжуулж байна. За өнөөдөр Сүхбаатар аймгийн төв Баруурт суманд Саршингийн баярт зориулсан цагаан сар бидний хэрэглээ уламжлалт үзэгслэн худалдаа бол зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ удаад бол бас одоо оролцогчид болоод үйлчлүүлэгчдийн одоо цар хүрээ бол маш өргөн байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. За бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаар за ерөнхий зохион байгуулагчдын нэг аймгийн хүнс хөдөлгөөний газрын мэрэгжилтэн Батбайгаас мэдээллийг авах гэж байна. За үзэгсэлэн худалдаа ер нь хэд зэгцэлтэй зохион байгуулж байна. Энэ жилийн одоо үзэгсэлэн худалдааны онцлог нь юу байна? За цагаан сар үзэгсэлэн худалдаа маань бол 15 дахь жилдээ зохион тасралтгүй зохион байгуулагдж байна. За энэ жилийн хувьд бол 9 сум Сүхбаатар аймгаас 9 сумын болон Хинти, Дорнод, Улаанбаатар хотноос үйлдвэр эрхлэгчид маань борлуулсан бүтээгдэхүүнээр оролцож байна. Ер нь одоо Сүхбаатар аймаг за мөн одоо зүүн бүс улсын хэмжээнд тогтмол одоо үзэгсэлэн худалдаанд идэвхтэй оролцдог ийм доктортой одоо үйлдвэр эрхлэгч бол энэ Баян Шарга гэдэг энэ арьсан урлагийн цех байдаг. За тэгэхээр энэ удаад бас яг сар шинийн баярт зориулсан маш олон төрлийн бүтээлүүдтэй оролцож байгаа шиг байна. За сайн байна уу та? Сайн байна. Үзэгсэлэн худалдаа амжилттай юу? Амжилттай болж байна. За энэ удаад танах одоо хичнээн нэр төрлийн бүтээлд оролцож байна. Онцлог бас мараа бүтээгдэхүүнээс танилцуулбал. Манайх одоогийн байдлаар 20-од нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Онцлог юм гэвэл яг цагаан сар зориулсан одоо энэ бүс тэлээнүүдийг хүмүүс энэ үзэгсэлэн худалдааны явцад байг сонирхож байна. Бүс тэлэл их сонирхож байна да. Цагаан эдэгээр оролцож байна. Хаанаас ирсэн бэ? Мөнхөн сумаас. Мөнхөн сумаас. За хичнээн нэр төрлийн одоо за 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй ирээд одоо өнөөдөр бол нилээн л багасаад одоо 7-8 төрөл болчиход байна чинь. Тий цагаан эдэний үн ханшуурны энэ жил өргөжлөлтөд харьцуулахад энэ ямар аа? Арай хямд байна шүү дээ. Нөгөө 1 кг-аар бол 69 гэдэг шиг. Тэр бол үгүй угаасаа 30 мянгаттай л байна, 30 мянга, 35 мянгаттай л байна хэвээр. Тий. Харах өрхөн үйлдвэрлэл. Өрхөн үйлдвэрлэл манайх. Тий одоо өрөм, тос гоё өнөөдрийн шинэ бүтээгдэхүүн бол ийм гоё сүүн гамттай хийж ирсэн байгаа. За сар шинийн үзэсгэлэн уламжлалт онцлог нэг бараа бүтээгдэхүүн болвол за Чамбай дархан гэдэг энэ одоо дархангийн яг одоо уламжлалт аргаар нэрсэн тогооны нэрмэллийг бол ингэж бэлгийн багцаар гаргаж байгаа. За сав баглаа боотлын хувьд бол үнэхээр одоо чамин тансаг болоод орон нутгийн одоо онцлогийг илэрхийлсэн байгааг үзэгчтэй хүн харж байгаа. Мөн дараагийн одоо онцлог нэг одоо бүтээгдэхүүн болвол энэ хүү одоо манайхан бурхны идэ гэж тусдаа засдаг те бурхны идэ гэж байдаг. Тэгэхээр энэ бурхны идэний багц цэгүүд бас ингэж хайрцаг савтаар ингэж худалдаанд гаргасан байна. Сар шинийн баярт зориулсан одоо бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүд за зах зээлийн үнээс бас ийм хямд үнээр худалдаалагдаж байгаа гэдгийг бол онцолж байгаамаа.